дээрээ MySQL-ийг ажиллуулцгаая. Ажиллуулахын тулд docker compose apt command-ыг явуулна. Маань MySQL 5.7 гэдэг имиж ашиглаад дотроо байгаа 33.0 port-ыг гадагшаана 33.0 руу forward хийж өгөөд энэ 92 тохиргоотойгоор асах байгаа. За юу маань бараг асчих шиг боллоо. Тэгэлээ docker-ийнхоо контент маань ажиллаж байгаа юм шалгая. Ажилласан байна. 22 секундын өмнө. За тэгвэл нөлөөгөө холбогдоод үзье. 33.0 руу root user-ээр тэгээ password-аа хийж өгөөд. За хатрал. Sys test гэсэн 2 DB-тэй docker compose маань ажилласан байна гэсэн үг.